Ariana Grande Butera нэртэй 1993 оны 6 сарын 26-нд Америкийн нэгдсэн улсын Флорида мужид төрсөн билээ. Ariana бага насндаа ах Фрэнкийг дуурайж мюзикл театрыг сонирхож эхэлсэн юм. Дөнгөж 8 настай байхдаа хүүхдийн театрын продакшн Аннигийн анх гол дүрээр тоглож байжээ. Түүнээс хойш маш олон төрлийн жүжигийн дүр тоглож байсан бөгөөд 2008 онд Ari Broadway-гийн мюзикл 13 Charlotte-ийн дүр тодорсон ба түүний гэр бүл Нью-Йорк хот руу нүүсэн билээ. Тэнд Ariana Nickelodeon-ийн анхаарлыг татсан ба 2010 он Nickelodeon-ийн шинэ ТV шоу Victoria's Cat гэдэг дүрээр хамгийн анх олон нийтийн танилд хүрсэн юм. Victoria's 3 жил үргэлжилсэн бөгөөд Ariana жүжиглэх, дуулах авьяасаа дэлхийд таниулах боломж олгосон юм. I'm a cube-fist man. Victoria's дуусах үед Nickelodeon Sam & Cat хэмээх ТV шоунд Ariana-гийн Cat дүрийг гол дүр болгон тоглуулсан байжээ. Sam & Cat суврал цацагдаж байх үед Ariana Grande өөрийн cover дуунуудаа тогтмол YouTube суваг дээр тавьдаг байсан ба түүний cover болгон дуусах Mariah Carey-гийн Emotion дуу нь олдын сонирхлыг хамгийн ихээр татсан юм. Тэрээр үг дуугаараа Republic Records-ийн захирал Monty Lipman-ийн нүдэнд өртөж 17 наснда гэрээ хийсэн байжээ. Ariana-гийн Nickelodeon-тэй хийсэн гэрээнд дуусч дараагийн 3 жилээр Big Sean, Mac Miller, R&B producer Babyface зэрэг алдарнуудтай өөрийн Yours Truly гэх цамгааг гаргахад шаргуу бэлдсэн билээ. The Way, Baby I, Right There зэрэг дуунууд нь хит болж 2013 онд цацагдсан анхны цомог нь Billboard 200-гийн нэг жигсэн юм. Мөн тус ондоо тэрээр American Music Awards-ийн оны шилдэг залуу уран бүтээлчээр шалгарсан гэжээ. Thank you to the AMAs for nominating me, and I have 10 seconds. Oh my god, I have 9 seconds. That's intimidating. Monty, Charlie, Wendy, Republic Records, Scooter, Allison, Jen, Stephanie, Dan Schneider, Nickelodeon. I love you guys. Thank you for supporting my music career. And I love you guys so much. Thank you. This is crazy. I love you. Thank you. 2014 онд тэр My Everything-ийн 2 дахь цомгоо гаргасан бөгөөд үүн илүү нас бид хүрсэн дуунууд болох Problem, Break Free, Love Me Harder, One Last Time багтсан ба эдгээрэн бүх дэлхийн чартсуудыг төрүүлсэн. Үүний дараа тэр Jessie J болон Nicki Minaj-тай хамтран Bang Bang гэх дуугаа гаргасан. Энэ YouTube дээр 1.2 тэрбум үзэгчдийн анхаарлыг авч энэ 3 бүтээлчтэд том амжилт болсон юм. 2014 он бол Ariana-гийн хамгийн амжилттай жил байсан. Тэрээр анхны Grammy-д нийт дэвшигдэж, Obama Michelle хоёр зориул цагаан ордонд дуулж, хамгийн хайр татсан шин уран бүтээлчийн цомыг People's Choice Award-аас хүртсэн юм. 2016 оны 3 сард түүний Whitney Houston, Rihanna, Jennifer Lawrence-ийг дөрөсөн бичлэг нь интернетээр алдаршиж, тухайн үед Ariana-г мэдгүй хүн гэж байхгүй болсон билээ. Энэ том боломж нь Ariana-гийн Dangerous Woman цомгийг хоёрт ороход тусалсан юм. Side to Side, Into You гэх дуунууд нь Ariana платин зэргийг өгсөн бөгөөд шилдэг pop дууны цомог төрлөө Grammy дахин нэр дэвшүүлэхэд нөлөө болжээ. 2017 оны 5 сарын 22-нд Dangerous Woman дэлхийн аялын тоглолт нь Английн Манчестер хотод ирэв. Тоглолтын дараа 10:30-ийн үед амиа хорлохыг хүссэн бөмбөгдөгч концертын гарах хаалгыг гидсэн ба 20 хүний амийг өнөөж 800 хүн шархтуулсан билээ. Тухайн явдлын дараа маргааш нь Ariana гэрлүүгөө буцсан ба аян тоглолт өргөжлүүлэх сонирхолтой байлаа. Гэхдээ 2-7 хоногийн дараа Ariana Manchesterт буцаж ирж сайн үлсийн One Love Manchester тоглолтыг зохион байгуулж, хохирогчид болон тэдний гэр бүл туслах зорилгоор бий болгосон байна. Тоглолтод Stevie Wonder, Katy Perry, Justin Bieber, Little Mix, Coldplay гэх мэт томоохон уран бүтээлчид оролцсон билээ. Их Британий улаан загалмай сайн дурын байгууллага нь 12 цагийн дотор тоглолтод 10 сая паунд цуглуулсан гэж мэдэгджээ. Ariana-гийн зоригтой сайхан сэтгэл нь дэлхийн хүн бүхний хүнд итгэлийг хүртсэн бөгөөд фэнүүдээ үн шиг аимшигтай явдлын үед хуваагдаж айж амьдрахаас илүү бие биетэйгээ нэгдэж илүү их чанга бие бинийгээ хайрлаж дэмжиж амьдрахыг уриалсан билээ.
Манчестерт болсон явдлаас хойш Ariana сэтгэл санаагаар унсан ба түүний 4 дахь цомог нэлээд удаан хугацааны дараа гарсан. 2018 оны 4 сард Ariana 4 дахь цомгийнхоо No Tears Left to Cry дууг танилцуулж энэхүү дуу нь эерэг байдлыг онцгойсон бөгөөд Манчестерт болсон үйл явдалд хүндэтгэл үзүүлсэн билээ. Харин 7 сард God is a Woman дуугаа гаргаж дуу болон клипийн эмэгтэйчүүд эрэх мэдлийг тодтогч өгсдөөрөө их магтаал авсан. Түүний 4 дахь цомог Sweetener 2018 оны 8 сарын 13-нд гарч чартны номер 1-т шууд гарсан бөгөөд дэлхийд даяар эрэг шүүмжлэл авсан. Ariana-гийн Better Off дуу түүний тухайн найз байна Mac Miller-тай үерхлийг илэрхийлсэн ба Mac Miller нь мансууруулах бодисыг хэтрүүлэн хэмжээгээр ашигладаг байсан бөгөөд хэцүү relationship байгаа хүмүүсийг өөрийгөө бодож салах сонголт байгаа гэсэн хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаарай гэсэн уриалсан дуу билээ. Miller-ийг идэрэх дэмжлэгээр салсан ба түүний дараа SNL-ийн comedian Pete Davidson-тай болцож эхлэв. 4-7 хоногтой Pete Tonight Show with Jimmy Fallon дээр Ariana түүний бэлгэлсэн $93,000 сүйт тавих бүгжтэй саналыг зөвшөөрсөн гэжээ. Now you know that you didn't have to get engaged to Ariana Grande to come on our show. But I did though. You did. Thank you. Thank you. Харамсалтай нь 2018 оны 9 сарын 7-нд Mac Miller-ыг Лос Анжелес дахь гэртээ мансууруулах бодис хэтрүүлэн хэрэгсэний улмаас нас барсан хэмээн зарлажээ. 2018 оны 10 сарын 16-нд Ariana Pete 2 5 сарын үерхлэлээ дуусгар болгожээ. 18 оны 11 сарын 30-нд Ariana 5 дахь цомгийнхын дуу Thank You Next-ийг гаргасан ба үүн нь бас адил Billboard 100-ийн номер 1 бөгөөд клипийн YouTube-ийн 24 цагийн дотор хамгийн их views авсан бичлэгээр тодорчээ. Thank You Next нь эрэг breakup дуу ба өөрийгөө хайрлах мессежээр их дүрэн. Энэ дуунтай өөрийнхөө ex Big Sean, Ricky, Mac, Pete бүгдийг нь дурдсан байдаг. Thank you next bitch. Өнөөдөр Ariana маань дөнгөж 25 настай ба бахан хугацаанд маш олон амжилтыг гаргасан. Түүний хичээнгүү зан чанар, зориг, эрэг хандлага нь одоогийн залуучуудад том үлгэр дуурайл болдог ба Ariana үнэхээр энэ үеийн pop diva гүнж билээ.